Сайн байцгаана уу? Руна ТV суугатаа тавтай мөрөлцгоно уу? Өнөөдөр би та бүхэндээ хятадд гарсан нэгэн гэмт хэргийн талаар ярих гад бэлтлээ. 2017 онд гэрлэлт зуучлах сайтад нэгэн эмэгтэй бүртгүүлдэг. Нэр нь Жашин 1986 оны 1 сард Шандун мужийн Таян хотод төрсөн. Түүний аав нь Шандун шинжлэх ухаан технологийн сургуулийн профессор, ээж нь сургуулийн санхүүгийн албанд ажилладаг байсан. Хөрөнгөтэй айлын ганц охин Жашин ээж аавын хайранд цалгиж дутагдах гачигдах зөөлгөө өссөн. 170 см өндөр намуухан эмэгтэйлэг төрхтэй тул эрэгтэйчүүд түүнийг хараад л дурладаг байсан. Гэхдээ тэр зөвхөн царайлагаар зогсохгүй бас сурлах сайтай, анги сургуулийнх нь түүнийг дуу цөөтэй боловсон царайлаг хичээлдээ сайн жишг сурагч байсан гэж дурсдаг. 2005 онд Жашин Шандун шинжлэх ухаан технологийн их сургуулийн барилгын инженерийн ангид элсдэг. Оюутан байхдаа үзэсгэлэнтэй төрхөөрөө бусдын анхаарлыг татаж кампусын гоо бүсгүй гэж нэрлэгддэг байсан. 2009 оны 9 сард тэр Бээжингийн Тээврийн их сургуульд модон бүтээцийн инженерийн магистрийн хөтөлбөрт орж Бээжинд амьдарч эхэлдэг. Түүнийг мэдэх хүмүүс хөрөнгө ихтэй айлын хүүхэд шиг тансгaldаггүй, энгийн даруухан хувцалдаг гисгэдэг байсан боловч Бээжинд ирснээр хотын чимэг гэлбааг нүдээр үзэж, дээд зэрэглэлийн арга хэмжээнүүдийн модель хийж, улмаар тансаг хүрээллийн уулзалт үдшилгүүдэд оролцох болж дээд давхаргийн амьдралыг мөрөөдөж эхэлдэг. 2012 онд магистраа төгсөөд төрийн албаны шалгалтанд тэнцсэн боловч төрийн алба хангалтгүй санагдсан тул дээд зиндааны эртээ танилцахаар шийдэн гэрлэлтийн компаниудад очиж бүртгүүлж эхэлсэн. Нөгөө талаас Сун Юм Мау 1980 онд Фужияны ядуу тасганы айлд төрсөн. Багаасаа сурах онцгой авьяастай эцэг их ах эгч нар нь түүнд хичээлдээ төвлөрөх боломжийг нь бүрдүүлж өгөн тэр Бээжингийн Ужэн их сургуулийн оюутан болж оюутан байх үедээ тэтгэлгээ нэг ч удаа алгасалгүй тэтгэлгээр сурч төгссөн. Төгсөөд Баядууд инженерээр ажиллан 2012 онд Бээжинд Бээжин Трейлинг технологи компанийг байгуулж үнэгүй интернет дуудлагын VPN аппликейшнийг гаргасан. Энэ аппликейшнаар хэрэглэгчид үнэгүй яриа мессеж хийж ердийн суурин болон гар утсууд руу маш хямд тарифаар залгах боломжтой хямд өндөр чанарт тулгуурласан аппликейшн байсан. Тэгээ энэ аппликейшн болохоор богино хугацаанд өсөж хэрэглэгчид нь бараг 20 сая давсан. Бизнес нь маш амжилттай болсон Су Юм Мау Бээжинд байр авч жил бүр эцэг ихтэй 200 мянган ёнтой тэнцэх мөнгө өгч ах дүүсийнхээ хүүхдүүдийн сургалтын зардлыг хүртэл даах хэмжээнд орлого олдог болсон. Тэр 165 см намхан нуруутай залуу байсан. Түүний хувьд бол найз бүсгүйтэй бараг юусоо байгаагүй. Гэхдээ түүний бизнес нь амжилттай явагдахын хэрээр түүний эмэгтэй хүнтэй танилцуулах хүсэлтэй хүмүүс маш их гарч ирдэг байсан. Гэвч тэр танилцахгүй ер нь бол нэлээд болгоомжтой ханддаг байсан. Түүний хүсдэг эмэгтэй нь болохоор дүлгөөн зан ааштай, даруухан, боломжтой, мэдлэг боловсралтай, царайлаг бүсгүйг хүсдэг байсан. Гэхдээ түүнд бол хамгийн чухал зүйл нь Бээжингийн оршин суух бүртгэлтэй эмэгтэй байх хэрэгтэй байсан. Яагаад гэх юм бол Бээжингийн оршин суух эрхтэй хүн бол орон сууц, боловсрал, эрүүл мэнд, нийгмийн халамж, ажилд орох зэрэг бүх талд давуу тал өгдөг байсан. Үүний хувьд болохоор хөдөөний гаралтай асар их амжилт гаргасан ч Бээжингийн оршин суух эрхгүй учраас яг өөрийнхөө дутуу байгаагаа нөхсөн тийм эмэгтэйтэй гэрлэж жинхэнэ амжилтаа гүйцэлдүүлэхийг хүсдэг байсан. Ингээд тэр өндөр үн бүхий гэрлэлтийн VIP үйлчилгээг авч 2017 оны 3 сард гадаадд суралцаж байсан өндөр боловсралтай, өндөр орлоготой, нэртэй сургууль төгссөн Бээжингийн оршин суух эрхтэй гэж танилцуулагдсан Жашинтай танилцаж уулздаг. Уулзсныхаа маргааш нь санаанд оромгүйгээр Жашин төрүүлж түүн рүү холбогддог. Ингээд тэр хоёр кино үзэж, ресторанд хооллон, Жашин их сургуульд байхдаа нэг л удаа найз залуутай байсан. Түүнээс хойш хүнтэй огт үерхэж үзээгүй гэж Су Юм Маод ярьсан. Тэгээ энэ байдал нь ч гэсэндээ Су Юм Маод маш их таалагдсан. 2017 оны 4 сарын 1-нд Су Юм Мау Жашингаас үерхий гэсэн мессежийг хүлээж авдаг. Анхандаа бол баг зэрэг сандарч байсан ч гэсэндээ өөрөө угаасаа түүнд сайн болчихсон. Тэгээд түн рүү төрүүлээд битсэнд нь бол маш их баярлан тэр хоёр албан ёсоор үерхэж эхэлсэн. 207 хоногийн дараа Су Юм Мау Tesla машиныг Жашинд бэлгэлсэн.
Мөн үнэтэй брэнд цүнх, гоёл чимэглэлийн зүйлс, алмазан бөгж, эмэг зэрэг өндөр үнэтэй маш олон бэлгийг түүнд бэлгэлсэн. Мөн тэр хоёр удалгүй хурмаа хийхээр тохиролцсон. 4 сарын 30-нд тэр Жайшиныг өөрийнхөө нутагт аваачин эцэг эхтэйгээ танилцуулан дараа нь тэр хоёр Хайнан руу явж аялсан. Жайшин өмнө нь Хайнанд ажиллаж байсан тул тентхийн талаар сайн мэднэ гэж түүнд хэлсэн. Аяллаа маргааш нь Жайшин надад Хайнанд амралтын байр авч өгөөч гэж түүнээс гуйсан. Тэгээ танилцаад дөнгөж 40 орчим л хонж байсан хэрнээсээ за удалгүй эхнэр минь болох юм чиндээ тэгэхээр бит хоёрын л зүйл гэсэн үг гэж бодоод Жайшинд Хайнанд байр авч өгсөн. Тэгээ энэ байрныхаа нэрийг бол Жайшины нэрэн дээр бол бүр авч өгсөн. Гэрлэхээс өмнө Суу Юммао найз нөхөд компанийнхандаа бүгдэнд нь Жайшиныг танилцуулсан. Гэвч Жайшин бол ерөөсөө гэрээхэндээ найз нөхөдгээд хиндэн ч түүнийг ерөөсөө танилцуулаагүй байсан. За ингээд 5 сарын сүүл болж тэр хоёр гэрлэлтэд бүртгүүлэх өдөр нь ирсэн. Тэгтэл Жайшин гинт түүнд би чамд хэлэх нэг зүйл байна гэж хэлсэн. Тэр нь юу вэ гэсэн чинь би өмнө нь нэг удаа гэрлэж байсан. Тэгээ энэ бол хайр сэтгэлээрээ гэрэлсэн гэрлэлт байгаагүй. Найзыгаа Бээжинд байр авахт нь туслах гад гэрлэлтийн баталгаа хийж өгсөн юм аа. Тэгээ бит хоёр бол хитгэн хоноод уг нь салгана гэж ярьсан байсан боловч салалтын гэрчилгээ маань хараахан гараагүй байгаа гэж хэлсэн. Тэгээ өмнөх хүнээсээ салаагүй юм чинь мэдээж маргааш бол тэр хоёр бүртгүүлэх боломжгүй гэсэн үг. Тэгээ энийг нь сонсоод Суу Юммао бол маш их гайхаж шоконд орсон ч гэсэндээ Жайшиныг ойлгохыг хичээж хуучин нөхөртөөгөө холбогдож тэгвэл гэрчилгээгээ яаралтай аваач гэж хэлсэн. Тэгтэн Жайшин бит хоёр муудалцаад салчихсан болохоор холбоо барихад юу н бэрх байгаамаа чи баг зэрэг хүлээж агаач гэж хэлсэн. Тэгээ энэ байдлыг нь хараад бол Суу Юммао нэлийн гайхаад түр бодох хугацаа хэрэгтэй юм байна гэж Жайшинд хэлсэн. Тэгсэн чинь Жайшин болохоор бүр маш их уурлан хувцас сунраа аваад гэрлүүгээ яваад өгсөн. Тэр шөнө бол Суу Юммао нойргүй хонон дотроо маш олон зүйлсийг бодож байгаад буцаад Жайшинтай эвлэрхээр шийдэн өглөөний түүн рүү холбогдсон тэр хоёр эвлэрцгээсэн. 6 сарын 2-нд Жайшин шүүхээс 2 хуудастай салалтын баримтыг авч ирсэн. Тэгээ тэн дээр болохоор 2011 оны 1 сарын 17-нд Люлей гэдэг эрэгтэйтэй гэрлээд салсан болох нь мөн Жайшин 200 мянган ёнтой тэнцэх тэмж тэр залуугаас авсан тухай бичигдсэн байсан. Үүнийг хараад бол Суу Юммагийн сэтгэл нэлийн төгссөн. Тэгэд яагаад ингэж мөнгө авч салсан болоо гэж гайхаж хагаад дахиад гэрлэлдээ ер нь төр бодё гэж хэлсэн. Тэгтэн Жайшин уурлан Суу Юммагийн толгой руу зохиж түүнийг бол харааж эхэлсэн. Тэгээ ингэж байгаад яваад өгсөн. Тэгээд энэ хоёр болохоор ингээ хэсэг салсан. Яваад тэгээ энэ хоёр ингээ салсан боловч Суу Юммао удахгүй өөрийнхөө хийсэн зүйлд харамсаад дахиад Жайшин руу мессеж өчөөд түүнээс уучлалт гуйсан. Тэгсэн чинь Жайшин миний уурыг гартал чамайг хүлээн зөвшөөртөл төгөл чи над руу өдөр болгоно 50 мянган ён шилжүүлээ. Тэгжиж би чамаагүй уучлана гэж хэлсэн. Суу Юммао 2 өдөр дараалан хэлснээр нь 50 мянган ён шилжүүлсэн. Мөн Жайшин 50 мянган ён шилжүүлээд араас нь дахиад 358 мянган ён шилжүүлсэн. Тэгж байж Жайшин түүнийг дахин хүлээж авч уучлан тэр хоёр буцаад гэрлэхээр болсон. Гэтэл дахиад л асуудал гарсан. Жайшин хоёлаа гэрэлтэй маргааш бүртгүүлье гэсэн. Тэгээ яг тэр үед нь болохоор Суу Юммагийн нөгөө Жайшинаар цохиулсан хөхөрсөн нүд нь арай эдгээгүй байсан болохоор нүд идэхээр хоёлаа гэрэлтэй батлуулъя гэж хэлсэн. Тэгсэн чинь Жайшин бас л уурлаж чи намайг үл хүндлэлээ гэж түн рүү уурлаж эхэлсэн. Тэгээ Суу Юммао болохоор түүний уурыг гаргахын тулд 300 мянган ён шилжүүлсэн. Энэ үед бол тэр хоёр танилцаад дөнгөж 70 хонж исэн. Тэгэхээр 2 сар л болж исэн гэсэн үг. 6 сарын 7-нд эцэстэн тэр хоёр гэрлэлтэд бүртгүүлсэн. Суу Юммаогийн хувьд бол Жайшинтай гэрлэсэндээ маш их баяртай байсан. Гэхдээ энэ бол жинхэнэ хар дарсан зүүдний эхлэлээс. Хормын бэлтгэл эд явагдаж ах үед Суу Юммаа руу гэрлэлтийн компаниас дуудлага ирдэг. Тэгээ нэг эмэгтэйтэй танилцуулах гэсэн юм а гэсэн тийм дуудлага байсан. Тэгээ яагаад тэгсэн бэ гэх юм бол Суу Юммаа Жайшинтай гэрлэх гэж байгаа гэдгээ гэрлэлтийн компанида бүртгүүлж хүнтэй танилцхаа болсон гэдгээ бол мэдэгдээгүй байснаас болоод дуудлага ирсэн байсан. Тэгээ үүнийг нь мэдсэн Жайшин маш их уурлан түүнтэй гэрлэхгүй гэж хэлээд аав ээж рүүгээ буцчихдаг. Суу Юммаа хичнээн их уучлалт гуйсан ч гэсэндээ Жайшин ерөөсөө уур нь гарахгүй байсан. Тийм учраас 6 сарын 18-нд Суу Юммаа 50 мянган ёныг дахиад түүн рүү шилжүүлээд маргааш нь дахиад 200 мянган ён шилжүүлсэн. Тэгээ үүний дараа болохоор Жайшинаас хариу ирээд маргааш 1 сая ён нэмж шилжүүл гэж хэлсэн.
Суюмооч гэсэндээ яг түүний хэлсний дагуу мөнгийг нь шилжүүлсэн. Тэгээд Жашин болохоор ингээ үгээр зогсохгүй хэрвээ чи надаас салахыг хүсэх юм бол 5 сая йоны тэтгэмж надад өгжиж салнаа. Бас одоо амьдарч байгаа байрны зээлийг бүрэн хаасны дараа нэрийг нь миний нэрлүү шилжүүлж өгөх ёстой. Мөн би хүүхэд гаргах юм бол 3 өрөө том байр миний нэр дээр дахиад шинээр авч өгөх ёстой гэсэн тийм хүсэлтүүдийг хүсээд бүр Суюммаагаар гараар нь бичүүлээд гарын үсэг зуруулаад тэгжээж энэ хоёр буцаж эвлэрсэн байгаа. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёрын маргаан хурцдаж эхэлсэн. Заашийн жоохон л юм болох юм бол сална гэж түүнийг сүрдүүлээд түүнээс байнга мөнгө нэгтгэдэг. Суюммаач гэсэн түүнийг уурал холгонд нь түүний хүссэн мөнгийг нь түүн рүү шилжүүлж иж тэр хоёр эвлэрдэг болсон. Мөн Суюммаагийн хүсэлт нь улмал илүү ширүүсэж надад өдөр болгон 50,000 йоны амжиргааны зардал өг. Манай байр жижигхэн байна, том байр руу нүүмээр байна. Би чиний мөнгөний бүх данснуудыг чинь би өөрөө удирдмаар байна гэх мэтчлэнгээр бүр маш их зүйлийг шаардаж эхэлсэн. Тэгээ энэ шаардлагууд нь бол бүр улам ихсэх тусам Суюммаа бодож эхэлсэн. Ер нь бол энэ гэрлэлт хайр биш юм байна. Мөнгөн дээр тогтож байгаа юм байна гэдгийг бол баг зэрэг ухаарч эхэлсэн. Ингээд Суюммаа бол ер нь салъя гэж шийдсэн. Тэгээ Жашинд ер нь салъя гэдгээ хэлсэн. Тэгтэл Жашин чи надад амлсан амлалтуудаа санаж байгаа эцтэй тэр бүх зүйлүүдээ надад өгж салан шүү гэж хэлсэн. Тэгээ энэ үед болохоор Суюммаа анх удаага түүний хүсэлтнээс татгалзаж салгалтын буруу ер нь чамд байгаа. Тэгээд ч өнгөрсөн хугацаанд чам руу өгжсэн мөнгнүүд 5 сая йоноос хамаагүй их болсон. Тэгэхээр хангалттай гэсэн үгээ гэж хэлсэн. Ингээд Жашин бол өөрийнхөө аав ээжийнх руугаа явсан. Тэгээд 2017 оны 7 сарын 7-нд ээжтэйгээ хамт Суюммаагийн дэрж уулзсан. Жашин хэлэхдээ 50 сая йон надад өгөө. Яагаад гэх юм бол би чамтай ингээд гэрлээд салсан учраас сэтгэл санааны хохирол гэж 50 сая йоныг өг. Хэрвээ чи надад өгөхгүй бол би танай компани бүх зөрчлийг илчлэн манай аав гах дээд албан тушаалтай чамайгч компаниг чинь дуусгаж чадна гэж түүнийг сүрдүүлсэн. Суюммаагийн байгуулсан VPN аппликейшн дээр болохоор бас нэлээд тийм төлөгдөөгүй нууж дарагдуулсан татварууд нэлээд байсан. Тэгээ энийг нь болохоор Жашин мэддэг байсан байгаа. Тэгээ энийгээр нь түүнийг сүрдүүлж эхэлсэн гэсэн үг. Тэгээ энэ байдалд бол Суюммаа нэлээд айжсэн. Тэгээд 3 хоногийн дараа болохоор түүн рүү нэг эрэгтэй залгаад амьдралаа одоо дуусгамааргүй байгаа бол миний дүүгийн хүссэн мөнгийг түүнд өгөө. Би Жашины аав гах нь байна гэж түүнийг сүрдүүлсэн. Өнгөрсөн хугацаанд яг компани дээр нь болж исэн татвараа нуусан тэр бүх зүйлийг нь Жашин мэдчихсэн байсан учраас Суюммаа бол маш их айсан. 2017 оны 7 сарын 16-нд зочд буудлын лоббид тэр хоёр уулзаад тохиролцсон. Тэгээд Суюммаа болохоор би чамд 10 сая воныг л өгөө. Тэгээд хоёлаа бүх зүйлээ ингээд салгая. Тэгээ би харин Бээжинд байгаа байраа чиний нэрлүү шилжүүлье гэж тэр хоёр тохиролцсон. Ингээд 7 сарын 18-нд гэрснээсээ ердөө 41 хоногийн дараа тэр хоёр гэрлэлтээ салган Суюммаа амлсан ёсороо байрныхаа нэрийг түүний нэрлүү шилжүүлсэн. Бас яг тэр даруй 6.6 сая йон түүн рүү шилжүүлээд үлдсэн 3.4 сая йоныг нь арай хийж зохицуулъя гэд түүнд амласан байгаа. Би ингээд амлсан ёсороо бүх зүйлийг чамд зарцууллаа. Тэгэхээр манай компани талаар муу зүйл тарааж болохгүй шүү гэж амлалтыг нь аваад тэгээд энэ хоёр ингээд салцгаасан. Гэтэл 2017 оны 9 сарын 6-ны үүрээр Жашин амлснаа зөрчиж нэгэн сайт дээр Суюммаа луйварчин компаниг хууль бусаар ажилуулдаг олон 10 сая йоны татвар төлөөгүй зөрчилтэй гэсэн тийм нийтлэлийг биччихсэн. Тэгээ үүнийг нь харсан Суюммаа бол сэтгэл зүйн хямралаад авч чадалгүйгээр гэрээхээ дээвэр дээр гарч тэндээс унаж амь насаа алдсан. Суюммаагийн хувьд болохоор амиа хорлохдоо гэрээслэл бичиж үлдээсэн байсан. Тэгээд тэр гэрээслэл дээр болохоор Жашины талаар бүх зүйлсийг бичсэн байсан. Яг өөрөөс нь хизээ ямар мөнгө авсан, тэгээд тэр мөнгүүдийг нь яаж шилжүүлсэн, ямар зүйлээр өөрийг нь дарамтлж ийсэн гэх мэтчлэн бүх зүйлээ бичсэн байсан. Үүнийг нь мэдсэн хятадууд мөнгнөөс өөрийг мэдгүй эмэгтэйгээс болж нэгэн авиастан хорвоог орхилоо гэж үздэгэн Жашины сошиал хаягнууд руу бол дайрч түүнийг харааж төхөж эхэлсэн. Мөн Суюммаагийн эцэг эгч гэсэндээ Жашинтай холбогдох гэж оролдсон боловч Жашин бол ерөөсөө холбогдохгүй утсаа авахгүй байсан. Ингэж байгаад 2018 оны 4 сард Суюммаагийн эцэг их хүүгийнхээ булаагдсан хөрөнгийг буцаа авахын тулд Жашины эсрэг иргэний нэхэмжлэх гаргасан. Энэ үед Жашин бол бүр өчүүхэнч бурууга хүлээхгүйгээр Суюммаа надад байн гар хүрдэг байсан. Тэгэх
их бүрдээ надад уучлалт гуйж энэ мөнгийг өгдөг байсан юм аа. Түүнээс биш зүгээр мөнгө өгдөг байсан зүйл юусоо бишээ. Түүний үхэл нь компани санхүүгийн хүндрэлийн улмаас л амнасаа алдсан штэ. Надтай бол ямарч хамаагүй. Угаасаа тэр надад компани ажил маш хэцүү байна гэж байнга ярьдаг байсан гэсэн тийм мэдээллүүдийг өгч исэн. Үүний дараа Суйумагийн гэр бүл түүний гар утас сошиал хаягууд мессежүүдийг нь бүгднгийн сэргийлгэх хүсэлт гаргасан тийм өргөдлийг өгсөн. Тэгэд бүх мэдээллүүдийг нь өргөдлийн дагуу сэргээж тэндээс тэр хоёрын хоорондоо ярьдаг байсан утасны яриа, шилжүүлгийн маш олон баримтууд, мессежүүд гэх мэтчлэн маш олон нотлохой баримтуудыг гарган шүүхэд тэр баримтууд нь очисон. Жайшиныг яг ингээд судалж явах явцад болохоор Жайшин Суйуматай танилцахаасаа өмнө 1 удаа биш бүр 2 удаа гэрлээд салж исэн гэдг нь тогтоогдсон. Эхнийх нь болохоор 2011 онд нөгөө Суйумагийн мэдчихсэн Люлей гэдэг залуутай хийсэн гэрлэлтэйсэн. Тэгэд ангийнхан хүмүүсийн хэлснээр болохоор Люлей бол тухайн үеийн хамгийн чинэлэг оюутнуудын нэг байсан. Тэгээд тэр хоёр бол гэрлсэн. Тэгээд салахтаа болохоор Жайшинд тэтгэмж өгөөд салж исэн. Гэхдээ шалтгааныг нь бол мэдгүй гэж ярьж исэн. Хоёр дахь гэрэлт нь болохоор Ли Тянжин гэдэг нэртэй эрэгтэй байсан. Энэ нэртэй гэрэлснээрээ Жайшин Бээжингийн оршин суух иргэний тийм үнэлэх авч исэн гэдэг нь бас ил болсон. Тэгэхээр ер нь бол 2 удаа гэрлээд салсан байсан. 2023 оны 3 сарын 31-нд Бээжин хотын Чаян дүүргийн шүүхээс Суйумагийн ар гэрээхний үдсэн Жайшин нь тасралтгүй мөнгө нэхэд сүрдүүлж байсан гэсэн байр суурийг нь хүлээн зөвшөөрч Жайшин бэлэн 10 сая вон болон автомашиныг нь буцааж Суйумагийн гэр бүлд өгөх, мөн Жайшины нэр дээр Хайнан болон Бээжинд байгаа үйл хөдлөлийг ч гэсэндээ буцаад гэр бүлд нь өгөх шийдвэрийг гаргасан. 2023 оны 5 сарын 12-нд Жайшин Суйумагийн эцэг эхэд 6.6 сая воныг нь буцааж өгсөн. Мөн Суйумагийн эцэг эхэн болохоор хуурамч гэрлэлтээр хүүгийн минь хөрөнгийг булааж авч эцэст нь үхэл рүү түлхсэн Жайшинд хатуу ял оноогооч гэд дахиад шүүхэд хандсан. Тэгтэл 2025 оны 9 сарын 19-нд шүүхээс Жайшинд 12 жилийн хорих ял 100 мянган вонны торгуул мөн ар гэрээхнийх нь гаргасан оршуулга тээврийн зардал мэтчлэнгийн 70 мянган вонны хохирлыг төлөх шийдвэрийг гаргасан. За тэгэхээр ер нь бол Жайшин 12 жилийн ял авсан. Тэгээд Суйумагийн үхлийг бол Жайшины маш их нөлөөтэй гэж үзсэн учраас ийхүү ял оноосон байгаа. За өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж чинь. Миний хувьд болохоор яг хятадын шүүх бол хэрэг хийсэн хүмүүст бол нэлээд тохирсон тийм өндөр ялуудыг өгч чаддаг гэж би боддог. Тэгээд яг тэрнийхээ дагууч гэсэндээ 12 жилийн ялыг оноосон шууд амь насыг нь хөнөөгөөч гэсэндээ яг үхэлд хүргэсэн гэдэг шалтгаанаар 12 жилийн ялыг оноосон нь бол маш зөв шийдвэр гарсан гэж би бодсон. Тэгээ та бүхэн бас юу гэж бодож ийн комент хэсэгт сэтгэлдээ бичээд хуваалцаарай. За тэгээ сувг дээрээ мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Ингээд өнөөдөр ч гэсэн миний бэлдсэн дугаарыг сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй эргээд дараагийн дугаараар уулзцгаая.